Дараагийн мэдээ. Иргэдийн хувьд гадаадын хөрөнгө оруулалтын талаар сөрөг сэтгэгдлүүд илэрхийлдэг. Харин аль нэг улсаас гадны хөрөнгө оруулагч татан тухайн салбарт хөрөнгө оруулах боломжийг нээж чадвал салбартаа төдийгүй улсын хөгжилд олон эерэг үр дүн гардаг. Гэтэл Монголд ороод ирсэн хөрөнгө оруулагчдаа улс төржүүлж харлуулах, цаашлаад биед нь халдагч тохиолдлууд гарсаар байна. Энэ мэт иргэдийн сөрөг үйлдэлүүд болоод шийдвэр гаргагчийн улс төр хууль эрх зүйн орчны тогтворгүй байдал нь хөрөнгө оруулагчдыг цааш түлхэх суурьс сорвино. Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр монголчуудын дийлэнх нь сөрөг хандлагатай байдаг. Гэтэл бодит байдалд гадаадын шууд хөрөнгө оруулагч гэдэг нь манай улсын аль нэг салбарт хөрөнгө оруулж тухайн хөрөнгөө өсгөхийг хичээж байгаа үйлдэл нь. Түүний хариуд манайх шиг хөгжиж буй орнуудын орлого нэмэгдэх, тухайн салбар хөгжих, ажилтнууд чадахчих суурь болох юм а. Гэвч цөөн хэдэн орж ирсэн компаниудад улс төрийн зорилгоор халдан орж бүр хөрөнгө оруулагчдын бид халдах тохиолдолж гарлаа. Эдгээр үзэгдлүүд нь 1990 оноос хойш өнөөдөр хүртэл гадаадын хөрөнгө оруулалт татах гэсэн олон компани хөдөлмөр зарцуулсан хөрөнгийг үгүй болох хэмжээний үйлдэл боллоо. Уг нь дэлхийн олон орнд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд онцгойлон анхаарч төрийн зохицуултанд ч тийшээ чиглэж байна. Харин манайд энэ төрлийн бодлогоч үгүй тогтсон зохицуултгүй явсаар гамаа. Өмчийн эрхийн хамгаалалт гэдэг юм огторхогдсон байхгүй. Тэрнээс болоод бид нар ингээд одоо гадаадын ороод ирсэн хөрөнгө оруулагчдын өмчийн эрхийг хамгаалдаггүй, иргэдийнхээ өмчийн эрхийг хамгаалдаггүй ийм байдал үүсэдэг. Тэгэхээр ер нь өнөөдөр Монголд хууль эрх зүйн институционал тогтолцооны сайн байдлыг л бий болгохгүй бол энэ нэг ийм буруу жишг явсаар л байх юм байна. Тэгээд ийм буруу жишгэнд явах юм бол гадны хөрөнгө оруулагч тэртээ түрүү орж ирэхгүй. Хичнээн одоо татварын дарамт багтаа манай ороод ир манай уул уурхай хөдөөж хүн салбар ашигтай гэдээ дуудсан ч гэсэн тэр компани ороод ирэхэд энд үйл ажиллагаа нь хэвийн тасралтгүй явах нөхцөл манайд байхгүй. Дор хаяж бид нар цахилгааны тасалдaltaй өрөө шүү дээ. Ийм нөхцөлд гадаадын байтугай дотоодын үйлдвэрлэгчид хэвийн үйл ажиллагаа явуулахад Монголд одоогоор хүндрэлтэй. Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалт буурсан шалтгааныг харвал олон улсад хөрөнгө оруулалт буурсан, цар тахал хууль эрх зүйн орчин бодлогын алдаанууд мөн хөрөнгө оруулагчдын гомдлыг бүрэн шийдвэрлээгүй зэрэг багтаж байна. Эдийн засгийн төлөвшлийн индексээр ч манай улс 133 орноос 122-т жагсаж байгаа юм.